Хөдөө аж ахуйн амны малыг нийгэмчлэх ажил улс даяар 1959 оны 8 дугаар сард зохион байгуулалттай явагдаж дуусав. Үр дагавар нь 1-дүгээрт малчтаас үйлдвэрлэлийн хэрэгслийг нь салгаснаар тэд малаа өсгөн үржүүлэх хөдөлмөрлөх сонирхолгүй болсон. 2-дугаарт нэгдэл нэрийн дор хувийн өмч улсчлагдсанаар малчин өрх гэртээ өөртөө бус харин улсад хөлсөөр ажиллах болсон. 3-дугаарт мал аж ахуйн арга технологиг эрс өөрчилж малыг төрөлөөр их төрлөөр ялган олноор суурлах болсон нь өрөх гэр айл саахалтаар мал маллах уламжлал бүдгэрхэд хүргэжээ. Хөдөө аж ахуйн нэгдлийн улс орны хөгжилд оруулсан эерэг үүрэг оролцоо бий боловч зарим талаар учиг дутагдaltaй зүйлс байсан юм а. Тухайлбал гишүүдийнхээ нийгэмчилсэн хөрөнгийг нэр дээр нь бүртгэж ашиг хүртээж байгаагүй. Нэгдлийн гишүүн нэгдлээс гарахад хувь хөрөнгийг нь өгдөггүй. Өв залгамжлуулдаггүй зэрэг гажуудлаас гадна сумын захиргаа, нам эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллагын бүх зардлыг нэгдэл хариуцдаг байлаа. Үүнийг нэгдлийн өмч хөрөнгө хоршоосон ард иргэдийн дунд өмч бус нийтийн өмч болон хувирч байсан нь жинхэнэ хоршооллын мөн чанарыг алдагдуулж байв. Нэгдэл нь хоршоо нэртэй боловч өмчийн харилцаа, үйлдвэрлэлийг зохион байгуулах хэлбэр, удирдлага, хүс төлөлт зэргээрээ улсын байгууллагатай адил болсон юм а. Ийхүү ардуудын аж ахуйг тэгшитгэн нийгмийн өмч болгосон явдал нь итгэл зүтгэл, өөдрөг үзэл, гутранг байдал, дарамт шахалт, ухуулга ятгалаг, сайн дурын хүсэл сонирхол, захиргаадалт, тулгалт, харилцан шүлжилтсэн нийгэм эдийн засаг, улс төр, сэтгэл зүйн нарийн төвхтэй нөхцөл байдалд явагджээ.